Би нэг ийм подкаст хийд юм а. Би таны дээр үнэг өргөдөг. Та надтай зөвхөн юм ярихад бол. Царай гарах юм уу гэдэг. Царайгаар таны дуу бас та урд ч асуучих. За. За манай өнөөдрийн оролцогч. Би on the way гэдэг. Тийм үү. Подкаст эхлүүлж байгаа их чи. Одоо нэг 3-4 дугаар явж байгаа. Энийг энд нэг хийч. За сайхан намарч гин үү? Сайхан намарч чинь сайн байна. Сайн. За танилцъя. Хэн блэ? Баасан сүрэн. За баасан сүрэн хаанаас хаа өрг гэж юм? Ажлын ярилцлаганд орох гэж. За. Бүсэй чи. За тий. Ер нь банк санхүүгийн талын хүн үү? Ихтлэн бодох. За ямар сургууль төгсөв? Худалдаа үйлдвэрлэлийн дэд сургууль. Худалдаа үйлдвэрлэлийн дэд сургууль. За. За тэгээд хэдэн цагаас? 11-с. 11-с. Яасан л. Толгойд явж байгаа юм байна те. Монголд амьдрал ямар байна да. Би Солонгост 7 жил ажиллаж байгаад сая 6 сарын 7 сард ирсэн. За. Тэгээд хот мотор нэг яваагүй тэгээд. Тааш тийм хаа миний бас нэг юм урилгыг маш илдгээр ингээд хүлээж авсан даяар маш баярлалаа. Тэгээд бас олон жил хэдэн жил вэ? 7 жил. 7 жил тийм тэгээд эхлээд ямар зорилгоор ер нь Солонгос явв ба? Эхлээд нэг 3 сар юу байсан юм аа. 3 сарын нөө виз гараад очиод нэг сар найзтайгаа амарсан юм аа. Найзтай амарлаа. Тэгэл энд чинь одоо байр лизингтэй, цалингийн зээлтэй юм хөрөлцгөө болол октод оюутан болж эхлэв. Тэгэл за ерөөсөө тийш очиж ажиллая гэл тэгэл явсан да. Тэгээд 3 сараар яваад. Тийм тэгчээд очиод нөө яг ер нь боломжийн юм байна гэж үзчихэд тэгээд жилийн дараа очиод ажил бүгдийг нөлөөлж өчөөд тэгэл очиж 7 жил ажиллаа да. Тэгэл хугацаанд ямар ажил хийвдэ? Өстө юм л хийв. Энд ч одоо суугаа ажил хийдэг. Дандаа л компьютераар сууж очил би юу чний ажлыг хийлээ. Монгол хүнийхээ нэрийг басцсангүй дээ. За 7 жилийн хугацаанд. Ирсэн үү 7 жилийн хугацаанд? Ирээгүй. Тэнд очиод би шууд харилцсан. Харлан гэж ярьдаг ш тий. Харилцсан тэгэл байрныхаа зээлийг дарлаа. Цалингийнхаа зээлийг дарлаа. Тэгээ яах вэ? Арай болоогүй байсан юм аа тэгэхэд. Нэг сайн нэг айгүй эрчимтэй баримтчилгаа явагдсан шүү дээ. Баруун өрхөөр шигээр явах. Аль нь чамаагүй. Тэгэл тэндээ гоё болчихжээ. Явж байгаа шамбарлцсан, зайдал бабахтай. Бодвол. За энэгээрээ баруун өрчих. Тэгэл Монголын амьдралтай танилцах гал явж байна одоо. Тэнд ах тийм ерөнхийдөө тэгэл байнга л Facebook янз бүрийн хэрэгжлээ. За Монгол минь утаанаасаа салжвал төгжрлээсээ салжвал очиод яаж ч амьдрсан яах вэ гэж бодол ирсэн шүү дээ. Гэтэ одоо яг тех сондгоогоор явж байгаа бол мэдж байгаа тийм мэдж байгаа. Тех сондгоогоор явж байгаа болохоор бас нэг иймэрхүү байна. Тийм тех сондгоогоор явж байгаа ч гэсэн төгжрэлтэй байхыг хараад манай 21 гэр 21-т идэх байхгүй. 21-р хараад. Тийм 21-ийн тэр авт гарч ирэл төгжрэлтэй ангуудаас бүтэн 2 цагийн өмнө гараад ирсэн. За хожигдсанаас гэсэн чи цагийн өмнө ирсэн. Тэгээ ийшээ манай нэг найз эд очиж газ суулцчаад нэг царайгаа харуулчаад тэгээ явчих. Тэгээд одоо ингээ харлаад амьдрахад ер нь хэрэг үү? Зүгээр шүү дээ. Ямар ч асуудал. Яг мэдээж янз бүрийн хөнгөл даатгал тиймэрхүү юмд хамрагдах боломжгүй. Гэхдээ имлэг бүх төрлийн үйлчлэгээ л ямар ч асуудалгүй авчна. Ковидор хүртэл бид нар чинь ковид тусангууд чинь 7 хоног гэртээ хоригдоод улсаас мөнгө аваад бүх төрлийн хангамжийг аваад бас 400 мянган вон 7 хоног гэртээ сухад аваад гэж ковид үеэр бидний ямар визгүй хүмүүс гэхэд тэгсэн Солонгос бол амьдрахад боломжтой. Сая тэгээд нэг хэсэг нэг баримтчилгаа болсон гэсэн. Тэр үед нь баримт. Тэр үед баригдсан. Одоо тэгээд яаж яагаад яг ямар үед баригдав нэг? Яг ажиллаа гээл зогсож байгаа. Үйлдвэрлэлөө тэгэл нөө иммиграшны хүмүүс орж ирэл бүгднийг шалгаал.
Нүүр таньдаг, нүд таньдаг баха. За. Бид нэр яг нэг өрөөнд нуугдсан байсан. Тэгээ нөө халуун хөдөлгөөн мэдрэгч барь явж идэв юм лээ. Тэгэл яг тэр үед яг юу бодогдчихна яг барь. Юу бодох вэ? За их орондоо очиндоо. Угаасаа ерөнхийдөө очих уу яах уу гээл тэнд чинь бас шантраал. Тийм хүнд ажлуудаа гээл ганцаардаал ирдэ. Энэ жоохон нэг тийм эргэлзээ өссөн үе байсан. За. Тэгэл одоо ч болно доо харидаа гэсэн тийм. Хай нөө ингээл ядраал ингээл яваад хэрцсэн. Ингэж яхаар ер нь харьяа их оронгүй байгаа шээж аваагүй байгаа шиг л тэгж бодчихсон шүү. Тэр эмиграшнд байхад эмиграшнд очиод хэд хонсон? Очоод би нөөний банкны асуудалтай байсан. За. Нөө хадгаламжинд тэдэн төгрөг байсан. Тэрийг авах гээд 8 хонс. Надтай ирсэн хүмүүс ерөөсөө 1-2 хоноо л бүгд явцсан банкны асуудалгүй. За. Тэгээ эмиграшнд тэр байрлах байр одоо 7-8 хоноход ер нь яг орчин нөхцөл болоод хоолонд ер нь ямар байдаг вэ? Яг хүний эрхийг бол ноцтой зөрчсөн юм бол байхгүй л те. Гэхдээ мэдээж л тэнд нөгөө хоригдож байгаа хүмүүс ч мэдээж тэгэл гадгийн наацх нүүрний будаг нүрээ угаах зүгээр л усаар л угаана шүү дээ. Усаар угааж байгаа тэгэл нүүрний будаг тос янз бүрийн тийм юм байхгүй тэгэл. Яг тиймэрхүү л нэг хэрэглээний талаас л асуудал. Үсэн тэрнээс шул ямар ч асуудал байна. Ер нь Солонгос руу одоо очиж ингэж ажил төрөл хий гэж бодож байгаа хүмүүст ер нь ямар зөвлөгөө өгөх вэ? 7 жилийн хугацаанд тэнд амьдралаа шүү дээ. Яг юмхээр шийдсэн бол хилээ сайн сураарай л гэхдээ очоод ямар ч юм чин сэтгэлээс хандаал ажиллахад ямар ч асуудал байхгүй. Болж игэл хууль журмын дагуу визтэй ажиллал бүр илүү боломжтой. Би шин төгжрлээс айгаал зүгээр. Харин одоо ер нь Улаанбаатарт одоо ирээд 7 сард ирсэн тий? Тийм 7 сард ирсэн хүнд би нэг зөвлөгөө өгөхөд Улаанбаатарт хүнтэй цаг тавуулж байгаа бол тэр бол маш том аюул шүү. Харин 7 жилийн дараа ирэхэд эх орондоо ирэхэд ямар мэдрэмж төрж вэ? Мэдээж гоё шүү дээ. Тэгтээ яг нэг зорьсон зориг охиноо нэг сургуульд аваад тэнд гар хөлийн олтол байж байгаад буцаад ирээд нэг жил гарангийн дараа ямар ч гэсэн буцандаа гэсэн бодолтой байсан. Тэгээд тэр маань жоохон бас биелэхгүй ч юм а тий. Жоохон өөрчлөгдсөн болохоор жоохон тэрэн дээр л жоохон гойсгоросон бусд дээр бол гайгүй. Охин одоо энд үү тэнд энд. Энд. Тийм жилийн дараа төгсөх юм 12 төгсөх юм. Тэгээд уг нь бол яг тийш явж сурах чи барьж гэсэн бодолтой байсан. Ер нь ямар ч хаанчсан, ямар ч газар очсон тэгэл хувийн хандлагын л асуудал шүү дээ. Тэр юм чин сэтгэлзээ хандаад хий бүтээ болгож чаддаг бол би ч одоо ямар ч нэг баг гэртээ хоолч хийж үзээгүй юм чи очил тэгэл өстө чадахгүй ч гэсэн чадандаа гэж зүтгэд чинь тэгэл хүмүүст нэх айхтар голготой тахгүй, учиргүй нэх магтагтаад тахгүй ч гэсэн ямар ч гэсэн нэг үйлдвэртээ 4-5 жил ажилласан. Одоо ингээд ажилд орох гээд явж байна. Ер нь цалингийн ялгаа хэр баг шиг байна? Өндөр шүү дээ. Хөдөлмөрийн үнэлэмж өндөр илгээ очоо шууд мэжамч. Тэнд ч одоо очоод яг эхний үедээ хил усгүй ажил сайн мэдхгүй бол жоохон голгдноо. Тэгээд нэг өдрийн 200 монгол мөнгөөр 200 мянган төгрөгийн ажил бол хаанаас ч очиж хийчихнэ. Өдрийн 200 мянган төгрөг. Би бол яг зүгээр яг хийгээ удаан жил хийгээд асцсан ажиллаа өдрийн 250 мянган төгрөг ойролцоогоор 250-60 мянган төгрөгийн ажил. Ягаарч магараад илүү цаг ажиллах юм бол 300-400-500 мянга. Өдрийн. Тий өдрийн. Тэгээ 7 хоногийн ганц цаг. Өдөрт хэдэн цаг? 8 цаг эсвэл 10 цаг. Ажиллах. Тэгээд 7 хоногийн бид нар ч ганцхан бүтэнсэ өдөр амарна. Тэр өдрөө хэрвээ ядрааг байх юм бол ачаалахтай байх юм бол юу ачиж болно? Өөр ажил хийчих болно. Нэг газар удаан байх олон таньдаг хүнтэй хүрээлэлтэй болоод ирэхээр. Солонгост бол хөдөлмөрийг сайн үнэлдэг газар. Тэгээд нөгөө эрүүл мэндийн систем, боловсролын систем бүх юм нь хялбар хүндээ ээлтэйгээр шийдэгдсэн байдаг. Болохоор Монгол хүнээс хол байх хэрэгтэй гэдэг дээр ер нь та 7 жил амьдралдаа юу гэж бодож байна? Яг зарим хэцүү хүмүүс байна.
Тэгтээ бас тэгэл сайн бодоол тий одоо гэдэг чи яагаад эхлэх юм бол асуудалгүй шүү дээ. Уучлалт уучлаар гэл зарим давардаг хүмүүс чинь хэрвээ тийм хүн байх юм бол холхон зайгаа аваад явчих хэрэгтэй. Одоо магадгүй тав тэрийг хүмүүс үзээд за ингээ харалцсан, харлаад 7 жил ажилласан. Тэгээ ингээ дараагийнхаа хүмүүстэй ингээ төвөг удаад тий ингээ шударгаар ингээ явах хэвээр ингээ хэвээр гэж хүмүүс бол зарим нэг л тэгж бодно. Зарим нэг нь мэдээж амьдралаа бодлого л яг өөр зээлтэй байгаа Монгол нийгэм амьдралд цалин хөлс хөрөлцөхгүй байна гэдэл ингээл мэдээж явж л байгаа. Зөндөө хүмүүс байгаа. Айл болгонд өрөх болгонд байгаа. А тэгвэл яагаад бид тэнд очиод харлах болоод байгаа нэг хитгэн нэг шалтгааны дурдвал зүгээр л ахуй асуудал шийдэж чадахгүй шүү дээ. Тийм үст. Тэрнээс л болж явж байгаа. Тэрнээс ч нэг учиргүй хүнд гай болъё гэсэндээ ч юм уу илүү тансаг хэрэглэе гэсэндээ бол тийш явах шүү дээ. Бүгд л амьдралаа сайжруулах гэдэг нэг. За учиргүй би бол сайжруулъя гэж бодоогүй ямар ч гэсэн. Ямар ч гэсэн үр зээлгүй зүгээр ахуй асуудлаа шийдээл зүгээр цалингаараа амьдрах болчихсон гэж бодож байсан. Одоо энд одоо нэг байгууллагт мэдээж ажилд орох байх тийм ээ мэрэгчлэрээ орох байх. Мэдээж хүний сурсан төгссөн сургууль боловсрол гэдэг бол угаасаа мөнгөд байж идэг юм. Тэгэнгүүт одоо яг тэнд ажиллаж исэн цалин энд яг одоо Небо гэдэг мэрэгчлэрээ ажиллаад авч байгаа цалин хоёрын хооронд ялгаа юу байх шиг вэ? Замсан 50-аас 60% зөрүүтэй. Би энд бол нэг гар дээр 2,500,000 аавна гэжсэн. Солонгост ажиллаж байгаа хүмүүстэй зөвлөхөд бол эрүүл мэндэ бодорол эрүүл мэндэ юм уу тийм. Миний илэг жоохон өөрчлөлттэй гарсан. Тэгж хоолтой хоолгүй тэгэл тэгж яваад. Гэтэ айхтар өөрчлөлттэй шүү дээ жоохон. Баг зэргийн имчилгээ илгэхэд асуудалгүй юм чинь. Түрүүн хэлсэн шүү дээ. Хандлагаа ингээд зөв байлгууд юм бол бүтдэг сайхан болдгоо хэлсэн шүү дээ. Энэ хандлага гэдэг юм дээр та хамгийн эхлээд хизэнээс эхэлж юу юм хандлага гэдэг зүйлийг илүү ингэж өөртөө бий болгож сургаа. Монголд байхдаа би Монголд группийн Анангоо гэх компанид ажилладаг гэсэн. Тэнд байхдаа бид нэр хувийн хөгжлийн янз янзын сургалтууд асуудаг гэсэн байхгүй. Тэгэхэд тэгэл тэр үед л тийм биш үү бид нэр ийм байх юм бол ийм юм байна. Тэг яг нэг 10 жил мэлдэх тахтаа Дэл Карнеги энтер гэлээд өгсөн шүү дээ. Дэл Карнеги энтер уншдаг байсан. Тэгээд Дэл Карнеги дээр ерөнхийдөө хүн яаж харьцсан чам тийм хариу ирнэ гэдэг нэг тийм зарчимтай шүү дээ тий. Тэгээ ер нь дараагийн үе шат тэр бидний заадаг тэр хувийн хөгжлийн хичээлүүдэд бол чи тий нөгөө хүн сөрөг байсан чи эерэг байх юм бол тий тэр бол нөгөөний сөрөг байдал чамд нөлөөлөхгүйгээр өөрийгөө эерэг байх хэрэгтэй гэдэг нэг тийм зарчмыг бид нарт аягүй заадаг байсан. Би бол өстой юу ч тиймэрхүү нэг айхтар мэдхгүй нэг ойр зүрийн ном уншдаг за нэг энэ хавцаа гэдэг юм дахиад хувийн хөгжлийн сургалтуудад бид нар өөрсдөө хүсэлт гаргана эсвэл ийм сургалт явах гэж байна. Айгүй удирал болгон янз янзын сургалтууд бид нарт явдаг гэсэн. 7 жил ажилласан. Тэрэндээ айгүйх баярлалтай шүү дээ. Айгүйх надад боломж хүнд ямар олон боломж идэг гэдэг хэлж ирсэн. Буцаж ирээд орох урилга ирсэн тэгэхэд арай холдоод манай гэр 21-т. Гэхдээ Монголд бол би өстой алж өгөндөө өстой очиж ажиллах өстой. Одоо ийм ажлыг ингэсэн чи одоо бүх ажлыг аландаа л гэж бууж ирсэн. 2-3 ажлын юм барьны саналууд ирсэн л дээ. Тэгээд жоохон таалагдахгүй. Тэгээд бас нэг жоохон гоё газар ажиллаад гоё үлдсэн 10 жил одоо ажил хийх үлдсэн 10 жил гоё газар ажилламаар санагдаад. Бидний өмнө хүний нөөцийн ярилцлаганд нь орсон байсан. Одоо нөө захирлын уулзалт гэнэ. За. Одоо 2 дахь 3 дахь төвшин. Тий. Тэнд бол одоо мэрэгжил харгалзахгүйгээр энд байгаа цалингаас 40-оос 50%. Ямар ч мэрэгжил одоо гадаад өнгө үзэмж юу ч харгалцахгүй очоод чи хийж чадхал юм бол чамайг үнэлэн ажиллаж ч үнэлэн. Энд бид нэр 12 жил сураад 4 жил тэгэхээр бакалавраар сураад тэгээ ажилд ороход бид тэр тэнд хар ажил хийж байгаа хүмүүсээс ч одоо мэрэгчлэр ажиллахад нас гологдно. Одоо би чинь баг 50 хүрэх чинь нас гологдоод байх шиг байна. Яг би өөрөө нэлээд гайгүй газруудад анкет бүгэлж өгсөн. Тэгээ хариу байхгүй. Хариу өгсөн л л та. Тэгээд нас гол гэрийнхээ ойролцоо юмд орчих гэж бодоод.
Ингээ бүр өмнөхөд бол тэр зарууд дээр амар идэгсэн штэ. Зөв төрхтэй юу ч амар бичдэг байсан. Учаас тэдэн насны хооронд энэ төр гэдэг байсан. Тийм байх ойлж яг шин төгсгч байж болно л гэсэн. Анц юу. Гэтэ ерөнхийдөө бас жоох настай хүмүүсээ голдгол гэж л манай ч хэлсэн. Гэтэ Монгол гоё нөө. Гэтэ яг тэ ерөнхийдөө мэдээж нөө систем нугасаа буруу байгаа, бодлого нь болохгүй байгаа гэдгийг бүгдээрээ л мэдчихэж байгаа те. Гэтэ хувь хүн өөрөө хичээгээд амьдрах юм бол боломжтой шүү дээ, тэ. Нэг зүйлийг одоо ингээд засмаар байвал Монголын нийгэмд юу засахыг хүсэж байна? Утаа. Солонгос утаатай. За байхгүй л гин. Хаяа нэг юу яа нэг шар шороо орж ирдэ. Монголын хиттийн шар шороо л гэж ирдэ шүү дээ. Тийм манай энд шуураа тэгээд одоо Монголын шороо Солонгосын Сөүл хотод улаан шороо яаж ийн гэл тийм ээ. Тийм яалтчгүй тийм шар шороо. Одоо тэгээд 7 жил амьдарсан Солонгос орныхоо юуг илүү санаж байгаа юм те? За гаднах ахуй орчин яг санах юм алгаа. Яг гоё бүх юм гоё байсан ч гэсэн энд нөө хайртай хүмүүс манаа болохоор тэднэр дээр ирсэн болохоор хамгийн гол нь хэл өөрийгөө л удиртал тэр рүү одоо энд ирсэн чи энэ нөхцөлөд л тохирол эндээ л гоё юм нэр өөрийгөө төрлөгөлж эхлүүлгээл. Одоо дараа жил ч юм уу охин Солонгос явахад ямар нэгэн асуудал визэнд ч юм уу сургуулийн урилга мөрлөг аваа явахад ямар нэгэн асуудал байгаа болов? Үгүй гарахгүй. Намайг тэнд байгаа тохиолдол гардаг гэсэн. Гэхдээ айгүй болон харилцсан хүмүүсийн хүүхдүүд бүгдээр ирээс сурч идэв шүү дээ. Харилцсан 2 3 хүүхэд нэрсэн сургуульд сураад төгсөөл ээл тийм хүмүүс зөндөө. За 4 жил шахуугийн нэг үйлдвэрт ажилласан байна. Тийм 4 5 жилийн. 4 5 жил. Оо зөө. Бүр тууштай ажилласан биз дээ. Тийм 2 үйлдвэр дамжаал нэг 5 6 жилийн. Эхний нэг жил л өстой юм хийсэн цэвэрлэгээ. Одоо нөө жарлуу угаах гэдэг шиг л одоо хар бор бүх ажлыг хийсэн. Одоо бол 7 жил ажилласан. Хилтэй болсон. Тэгтээ мэргэжлийн түвшний хэл академик хэл энэ төр бол аахгүй шүү. Зүгээр л ойр зүрийн ажлын хар ярианы л хэлтэй. Гэтэ одоо ингээд ажилд орохгүй явж байгаа юм ч бас солонгос хэлтэй гэж бол бичиж байгаа юм. Бүгд солонгос хэл 30% л гэж бичиж байгаа. 30%. Солонгосчууд нь өөрсдөө юу яд штэ бүр доктор тэр сөүлийн их сургууль лекц уншдаг хүмүүс чинь би солонгос хэлээрээ 80% гэж ярьдаг штэ. Тийм штэ 80%, 90%. Эднийх чинь бас ханз манз гэдэг юу яд юм л ш. Нөх олон манайх шиг тийм нэг үгийг айгүй олон талаар тайлбарлаж утга тийм яруу хэл байхгүй мөртлөө тэр манай найзын нөхрийнх нь найз нь гээд нэг солонгос хүмүүсийн сөүлийг сургуульд очиж юу яадаг гэдэг. Нөгөө лекц тавьдаг гээд хүмүүс нь тэр би намайг чи солонгосоор өөрийгөө хэдэн би тухайн үед дөнгөж очиж удааг байна 3 жил болсон юмсан 50-60% юм уу гэсэн чинь би өөрийгөө 80% гэж боддог штэ гэдэг чинь. Тэгэхээр би одоо нэг 30% юм болов уу? Яг кино үзээд ойлгох чинь мэргэжлийн үг хэллэгүүд гарвал тий ойлгохгүй. Тэгээд хэдүүлээ мөр зэрэгцээд амьдраад ээжтэй. Тий амьдрын шүү дээ. Тий шүү дээ. Амьдрахаас өөр урагшаа тэмүүлгээс өөр. Одоо миний бодож байгаа нь бид нар одоо бид шаардлага тавьж сурмаар юм л гэж. 3 зүйлийн өмнө. Тэгээ солонгосчууд тийм шүү дээ. Удамжаар яваал ингээл хүйж мэдээ болохгүй, энд ингэж болохгүй, тэнт ингэж болохгүй гэж шууд хилдэг гой соёлтойгоор. Энд ч гэсэн бид нар одоо гадаа ямар нэгэн байдлаар хүүхдийн тоглоомын талбай дээр хүн арх хууждаг байхгүй. Тэгээд энд болохгүй шууд очиж хилчдэг байх хэрэгтэй. Тэгжээч л бид нэр зөв рүү зарим хүмүүс мэдэхгүй байж болно шүү дээ. Энэ бол буруу үйлдэл гэдэг. Тийм байвал арай бас юу ах юм лөө. Тэгээ ойр зургийн асуудлаа шийдэж чадах юм болов том асуудлыг биш гэх юм аа гэхэд шаардлага тавьдаг бай. Би л нөө хүүхдээ гадуур нөө салхилуулал ингэ явж очиод нөө тоглоомын талбай нөгөө цааснуудыг түүгээл тэгэл хүүхдээ нэг цэвэрхэн хүн ирээл арх ууж захад нь дуучлахгүй мэдээгээл тэгэл нөгөөтг нь чи ямар хамаатай болохгүй мэдээ энэ жоохон бүх тоолч уучлаарай мэдээ өөр газар очиж гэл тиймэрхүү байдалтай л тэр би биэндээ шаардлага тавьдаг бай. Яг л амьдрал байлаа гэж. За энэ миний амжирг
Баасан сүрэн тий. За баярлалаа гоо. Баярлалаа. Байж байгаа Ой. шив шүү. За. Оо юуга микрофон. Микрофон. За Баярлалаа. Баярлалаа. баяртай амжилт.